За сайн байцгаана уу. За үүний өмнөх дугаартаа хаттын тэнгэрээс анхааруулгыг хүргэсэн байгаа. Хүн бүр өөрийнхөө шашин шүтлэхээ шүтэж болно. Энэ бол эзэн бог Чингис хааны үзэл. Гэхдээ чи Чингисийн гавьяан дээр зоолж Чингисийн газар нутаг дээр амьдарж байгаа бол Чингис хааны сургаал үзэл онлоор явна. Сүнсний арвтаар явна. Чингисийн байгуулсан гавьяан дээр зоолж Чингисийн байгуулсан энэ Монгол улсын газар нутаг дээр амьдарч байгаа л бол хэн ч гэсэн Чингис хааны сургаал үзэл онолоор явна. Үүнээс хойш гэдэг зүйлийг маш цохон тэмдэглэсэн байгаа. За үүнийг миний би ч гэсэн маш цохон тэмдэглэсэн байгаа. Уян үлдэх гэж байгаа бол яаралтай Чингисийн дөрвийг мандуулах энэ намын хормын гандан төслийн эддээ энэ 6 сарын 17-оноос эхлүүлнэ гэсэн энэ зүйлийг бидний шаардсан энэ шаардлагыг яаралтай биелүүл. 6 сарын 15-ны өдөр бол одоо ийм Чингисийн төрийг мандуулах номын хормыг хийн гэж ингэж ийм бичиг өгсөн юм байна. Яагаад гэвэл энэ бол хүн төрөлхтний олон зууны мөрөөдөл, ялангуяа сүүлийн хэдэн 10 жилийн турш зөвхөн монголчууд бид төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн өсөн хүлээж байгаа энэ мөрөөс болсон зүйлээ. За тэгээд үүнийг яг боддоор бид нар биелүүлэх тэр яг Монголын тэнгэрийн доорх юм бүхэн цаг нартай гэдэг те. Тэгэхээр зэрэг 100 жилийн өмнө Монголд яг энэ хүн байгалийн эсрэг зам ёсны эсрэг бүхнийг хуульчилсан энэ хууль батлагдсан өдөр бол 1924 оны 11 сарын 26-ны өдөр байсан болвол түүнээс хойш яг 100 жил өнгөрөөд 2024 оны 11-р сарын 26-нд Монгол ээжүүд тэр тусмаа хаттын тэнгэрээс үүрэг авсан Монголын хувь заяаг даалдын ертөнцөд дааж байдаг тэр том үйлийн эзэн тэр том гавьяатан тэргэл хаа гэдэг энэ эрхэм сайхан эрэмгийн цогтой бүсгүй Монгол ээжүүдийн маш галтай дүлтэй цогтой үгсээрэн уриалан дуудсан энэ үйл явдал бол түүхийг тэмдэглэж явдаг миний хувьд бол маш онцгой түүхэн өдөр байлаа. За нэгэнтээ монголч дэлхийн хүн төрөлхтний мөрөөс болсон гэдэг зүйлийг үүний өмнө өгөндөө цохон дурддгийн учир нь даалд ертөнцөөр Монголын бүх юм хийгдэж байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд нарийн энергийн мэдлэг шинжлэх ухааны мэдлэг маш өндөртэй учраас тэр нарийн энергийн төвшөнд нь төр улсыг засан тохиолох бүх үйлийг хийж байдаг. Тийм учраас энэ Чингисийн сүнсний аравт энэ удаа дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн гол зам нь л болж тэр төрийн гол тогтолцоо болж гарч ирэх юмаа гэдгийг ингэж тэргэл хаа гэдэг энэ тэнгэрийн элч болсон энэ сайхан эмэгтэй ингэж зарлан тунхагласан нь бол үнэхээр олон хүний баяр багтлыг төрүүлэхээс өөр аргагүй юм. Тогтолцоог тэр чигт нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тогтолцоо цаашаа явах болсон. Ганц оюун эрднийг буулгаад яах юм? Бэлигээ соличин. Намыг нь аваа хийчлээ яах юм? Гарын таст чинь. Тэгвэл бид нар эзэнтэй нүдж тарыг гэж гарч ирж байна. Ер нь бол тэргэл хаа маань бид нар энэ оюун эрднийг зайлуулад нэмэргүй. Бэлигээл тайлж хийж байгаа биз тийм ээ. Энэ ардын намыг нь зайлуулад бас төдийлөн нэмэргүй гарыг нь л тасдж байгаа хэрэг. Цаад эзэнтэй нэрнэ гэдэг зүйлийг үгийнхаа эцэст маш тодорхой цохон тэмдэглэсэн байгаа. За тэгэхээр тэр цаад эзэн хэм бэ? Тэр оюун эрднийг гарын бэлигийн болгож өмсчөхөд оюун эрднэр тэр Монгол улсын газар нутгийг сөлмүүлээд байгаа тэр цаад эзэн нь хий. Энэ төрийн 3 өндөрлөг нэртэй энэ хүрэлцэх сандан шатар энэ оюун эрдэнэ энэ 3 чинь хэн дээр Али багш минь ээ би яах вэ гэд очдөг билээ. За энэ жилийн өнгөтэйгээр багш минь сайхан байна уу? Ер нь алтайхан жил гарч байгаа л гэж байгаа шиг байна тийм ээ. Тийм байна. Багшаа би одоо яах вэ гэд ингээ багшаасаа очиод зааварчилгаа авдаг. Энэ 3 хүний хөдөлгөж байгаа эзэн түүний номын багш лам багш нь байж таарч байна. За тэгэхээр энэ лам багштай нь хинч тулж харьцаж чаддаггүй. Монгол эрчүүд бол төр төмнөө засах гээд хамгийн цаад үндсэн шалтгаан өнөөгийн хямрал мухардл уруудл доройдл бүхний үндсэн шалтгааныг судлаад явсаар угаад энэ шашны үзэл санаан дээр ирж тулаад байна гэдэг зүйлийг Монгол эрчүүд судлаачид маань эрдэмтэд маань хэлдэг. Тэр хамгийн гол ер нь өнөөдрийн 21-р зуунд амьдарч байгаа дэлхийн хүн ардуудыг ердөөсөн сэтгэл санааг нь бариад байгаа юмны энэ оюун бодлого бүх юмыг нь баглаж хүлээд биднийг бол одоо энэ хямрал мухардалд авчирчаад байгаа юмны хамгийн гол үндэсний юмнууд нь судалгаагаар явсаар байж байгаа л хүмүүсийн оюун санааны энэ одоо энэ тор болсон энэ бол шашны үзэл санаанд л ирж болж байгаа. Тийм байна. Гарын тастад нэмэргүй.
цаана байгаа эзнийг олох хэрэгтэй. Тэр хүний гараар могой бариулаад байдаг тэр нөхдүүд яг хэн юм бэ? Үүний л учрыг олохгүй бол өнөөгийн энэ хямрал мухарл уруулд ороод өгүүрс өрлөөс гарах ямар ч нөхцөлгүй юмаа гэдгийг тэртээ 2010 оноос Монголын судлаач эрдэмтэд маш тодорхой хэлээд ард түмэндээ яриа таниулга хийсээр ирсэн. Ялангуяа энэ төрийн зүтгэлтнүүд маань тэр тусмаа одоо Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Батулга гэдэг хүн энэ өгөгдөлтөй ийм статистиктэй улс орныг ийм агуу төвхтэй орныг их богино хугацаанд босгож ирэх магадлал өндөр байна. Тэр нь бол яагаад байдгүй юм бэ гэхээр л ёс зүйн рүү орчиж байгаа юм болов гэсэн дүгнэлт юм уу да. Гэтэл тэр ёс зүйг нь бид нар номлож байна гэж сууж байгаа тэр хүмүүс нь өнөөдөр хамгийн ёс зүйгүй хүн хүмүүс болцоход ингээд тэр оюун эрднийг алийн шалгав түргэн энэ газар нутгаа авахад энэ гадныхан тушаагаад ингээд энэ Монголын ард түмнээ ингээд боолчлоод ингээд Монгол улсыг цөөрүүлээтгэе гэд ингээд хүний гараар могой бариулаад ингээд Монголын засгийн газар түүний тэргүүн оюун эрднэр түүний өмнөх тэргүүн одоо сайхан бэлэг гэх мэт энэ үеийн засгийн газрын тэргүүнүүдээр хамгийн буруу булай бүхнийг Монголоо худалдах зарах бүх аимшигтай 10 хар нүглийг үйлдүүлж байгаа нь тэдний номын багш нь. Уул овоогоор нь бүхэл бүтэн оюу толгой молгоогоор нь 5 толгой молгоогоор нь ч юм уу зөгчих гээд одоо ингээд аюултай. За тэд нар яаж үйлдүүлээд байна вэ гэдгийг энэ удаа тодруулъя. Тэгээд одоо ингээд сайхан бар жил гарч ирж байна, хүчирхэг зээл гарч ирж байна. Бид ерөөсөө л хөдөлмөрөө хийцгээе. Энэ корона дуусан гутал хөдөлмөртөө орцгоё. Засгийн төрмийн хөдөлж өг. Энэ сайхан мөнгө цаас оюутлагаас нэлээд одоо 5 дахин илүү орлого гарах юм байна. Тэр мэтийг одоо энэ ард түмнийхээ ажил хөдөлмөрийн байрыг болгох. Энэ одоо үндэсний компаниудаа дэмжих ингэж биднүүд бүгдээр ажилтай болоод дэрсгэл босоод ирвэл юу гэж ингээл гудамжиндаа маргалдаа сууж явах та ажилтай хүн завгүй болно мөнгө цаастай болно хөдөлмөртэй хүн чинь бол бахархмаар шүү дээ. Тийм учраас та бүхэндээ эд таваар илбэгдэл үр хөөхөд өнөр өтгөн ажил хөдөлмөр нь улам дэшээ байх хөлзөйтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Тэр бар жилийн сар шинийн 1-ний өглөө Монголын ард түмэнд мэдчилгээ олгож үг хэлэхдээ за ингээд оюу толгоогоос 5 дахин илүү ашиг орлох нь яасан сайхан юм бэ? Энэ сайхан мөнгийг олохын тулд энэ аль болох ажлын байр олон гаргаад энэ ард түмнээ ажлын боол болгоод ингээд эрхчлөөнийхөө төлөө тэмцэх боломжгүй. Өөр элдв өгжил цэцэглэл сайн сайхныг бодох чөлөөгөө болгоод ингээ хар ажлын боол болгоод тавьчихаа. Ажил хөдөлмөртэй хүн чинь бахархмаар шүү дээ гэд ингээд буруу зүйлээр тархитлагыг нь өдөр шөнөгөө балбаад итгүүлээд ухуулаад ингээд мухруулаад тавьчихаа гэдэг үүргийг маш тодорхой өгсөн байгаа. За ингээд энэ үүргийнхэн дагуу оюун эрд нь тэр мэдлэгнээс хойш яг 4 хоногийн дараа хятад очоод Монгол улсаанд энэ тушаах бүх ностой мэдээллүүдийг хийсэн байгаа. За үүнийг эсэргүүцэж Монгол аавууд, Монгол эх орончид буюу гал үндэстний холбоо тэргүүтэй сэтгүүл чулуун дөржи мөнх хоёр тэргүүтэй Монгол эх орончид оюун эрднийг огцорхоосоор аргагүй энэ олон нөхцөл байдлуудыг дурдж хэвлэлийн урал хийсэн байгаа. Ер нь хятад улсад ер нь дагаар орно гэдэгтээ ийм агаар нэгэн зүйлийг нь ерөнхий сайд маань одоо ярьсан байгаа. Бид бүхэн одоо оюун эрдний ерөнхий сайдыг одоо огцрохыг шаардж байна. Энэ төр засгийн удирдлага гэдэг байгаа төрийн 3 өндөрлөг гэдэг байгаа энэ хүмүүст ямар ч эрх мэдэл байдаггүй. Хэрвээ байдаг байсан бол тэртээ 2010 онд энэ хулгай хийчихэд талыг нь ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж энэ ном уншуулдаг. Энэ харанхуй мунхаг байдлаас салах хэрэгтэй, энэ шашны мунхруулгыг зогсоох хэрэгтэй гэж үгээ хэлжсэн. Хулгай хийчихэд талын ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж ном уншуулж байна гэдэг биш тийм ээ. Мухар сүсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах шүү дээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тим юм руу орох хэрэгтэй болов. Харамсалтай нь Монгол ээжүүд үр хүүхдүүдээ даатгаж тэр лам багшид очдог болохоор тэр Монгол үрээн гих төр түмнэн гих тэр Монгол ээжүүдийн тэр чин сэтгэл, тэр чин сүсэг бишрэлийн дор тэр бурхны нэрээр буруу зам мөр рүү төр улсын чиглүүлээд урууд нь туугаад байдаг. Тэр нөхдүүд ямар ч гэм зэмгүй мэт олон мянган ээжүүдийн
шашнаа хамгаалсан яагаас ч буцахгүй тэр хамгаалтын дор цаана бөгж байдаг. Тийм учраас эх орончид, тэмцэгчид, Монголын төрийн тэргүүн хэнч бай тэр цаана байгаа тэр шалтгаан руу н орж чаддаггүй. Буддизм ч өөрөө хэдэн мянган жилийн өмнөөс ерөөсөө хамгийн том ярьдаг юм эколог. Газар дэлхийгээ хайрл, эцэг ихээ хайрл тийм ээ. Ээжигээ алчлаа, эцгийгээ алчлаа, дүүгээ алчлаа, тэрийг алчлаа, ингэчлээ гэл. Чим бол энэ цөөхөн монголчуудын хувьд бол гэмт хэргийн тоол арай л өндөр байгаа даа санагдаж байна. Тэр шашин, багш нь, лам нь, бурхан нь гэд ингээ буруу зүг рүү чиглүүлээд явуулаад байгаа тэдэн рүү хэнч халдаж чаддаггүй. Тэр ээжүүдийн хамгаалтанд дор хэнч тэдэн рүү халдаж чаддаггүй. Нэг тодхон жишээ хэлье. Тухайлбал одоо энэ вакциныг маш хүчтэй эсэргүүцээд яваа отгон цэцэг гэж эмэгтэй байгаа. За тэр вакциныг эсэргүүцээд ирэхэд нь за бидний эцсийн аврал лам гандандаа л хандна. Өөр ямар ч аврал байхгүй. Энэ цагаан халаатангууд ч бай, энэ төрийн зүтгэлтнүүд хэнч бай, яаж ч урахад бэлэн. Яагаад гэвэл тэднийг мөнгөөр өдөлгөж байгаа. Тэгээд тэр мөнгө өгж байгаа, цалин өгж байгаа хэнч ямар ч үүрэг даалгавар өгөөд юу ч хийлгэж болно монголчуудын эсрэг, ард түмний эсрэг, төр түмний эсрэг. Тэгвэл хиндэж юунд ч худалдагдахгүй чин хамгийн үнэн туйлын үнэн замаар яваад хамгийн ариун зам мөр дээр аваашна гэд ингээд худалдагдахгүй гэсэн цорын ганц газар бол тэр шүтээнд нь сууж байгаа тэр лам нар байгаа. Танд л хандъя гэд ингээд ээжүүд 2021 оны 6 сарын 14-нд хандсан байгаа. Гэтэл Чингисийн төрийн мандуулъя өөр ямар ч биднэрт аврал алгаа энэ засаг төрийн бүх удирдлагаар явлаа. Тэр доод чаднаас дээд чадна улсын хурлын дарагтай нүртэл очиж уулзлаа. Төрийн тэргүүнтэй ч хандлаа. Ингээд энэ болоод бидний хүүхдүүдийг аврах газар энэ төр засаг гэдэг энэ хүмүүс биш байна. Тийм учраас авралын дээд орон болсон та нар дээрээ ирж байна гэд очиход тэр төр засгийнхан хүлээж аваад уулзсан болвол тэр лам багш гэдэг хүмүүс нь маш олон цагдаагаар хөөж тууж гаргасан. Ингээд 3-4 хоногийн турш тэнд их үрсэн аврах гээд очисон ээжүүд цагдаа нартай тулалдаж бөөн орлон чарлаан болсон. Харамсалтай. Би 15 жил анданд байхдаа ерөөсөө муу юм хийгээгүй шүү заяа. За ингээд тэр отхон цэцэг энэ лам багшаан гэд очисон тэрээр үнэхээр манай шашин болоо бүх чөтгөрөд идэлсэн юм байна. Угчтай хийх юм уу? Бүх чөтгөрөөдөө салган заяа. Энэ ганданд чинь бурхан биш буг чөтгөрөө шүглчжээ. Та нар энэ буг чөтгөрийн хорлоос би энэ ганданга цэвэрлэнэ гэд гарсан хүн эргээд энэ лам нарын буруудахсан хэнийгч яаж ч урж тасдахад бэлэн тэр лам нарыг хамгаалагч болж хувирсан. Яагаад вэ? Энэ мэтлэн Монгол ээжүүд тэр шашин сүсэг хүчрэлт нь халдлаа гэд тэр шашинд байгаа буруу зүйлийг илрүүлсэн хэлсэн хэн бүхэн тэр ээжүүдийн тэр айхтар сүсэг хүчрлийн бамбайг нэвтэлж чаддаггүй. Тэр бамбайн цаана тэр нөхдүүд тэр засаг төргсөн улсаар нь гараа хийгээд бэлэг хийгээд Монголыг зүйл дуусгах бүхнийг хийж байдаг. Уул овоогоор нь бүхэл бүтэн оюу толгой молгоогоор нь 5-7 молгоогоор нь ч юм уу зогчих гээд одоо ингээд аюултай. За тэгэд энэ шашны энэ зүйл үнэхээр ийм болоод байна гэдгийг илчилж хэлсэн судлаачид хинч бай тэр шашин руу халдсан гэдгээрээ гадуурхагддаг. Тэгээ Сүхбаат гишүүний ярьж байгаа дээр нэг жаахан тийм гомдолтой байна. Хууль санаачсан хүний хувьд буян гэж буруу номлогддог. Манай хамлаа. Тэгээ ингэж та ингэж буруу номлосноос чинь болоод энэ ард түмэн чинь буруу замаар тийм буруу үзлийг буян гэж нүглийг буян гэж номлосноос чинь болоод зөв гэж түгээснээс тий зөв гэж түгээснээс болоод энэ ард түмэн чинь буруу замаар яваад энэ аюултай нөхцөл байдалд ирчлээ. Өнөөдрийн улс орны ард түмний өгөөл дэлбэрл таны энэ буруу номлолоос болчлоо. Тийм учраас та буян гэж нүгэл номлосон энэ үйлдэлтэй засаад нүглээ намжуулчих ард түмнийхээ өмнө гээд 2018 онд бичиг өгсөн байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ нэг хүн нэг эмэгтэй хүн яагаад вэ? Бид нар энэ буруу замаар явах юм бол мөхөл дүрнэ. Өөрөөр хэлбэл бидний ирээдүй байхгүй бол бидний хүүхдээ сайн сайхан амьдрал төргөн гэсэн чинь мөхөл төрөх юм чинь би яахаарахгүй өвөр хойчийнхаа төлөө энийг хийхээс өөр аргагүй болсон шиг үндэсний фронт гэдэг энэ том хүчин бид нар өөрөө энэ хойчийнхаа төлөө энэ мунхруулаад байгаа энэ үйлийг чинь таслан зогсоохоос өөр арга алгаа.
гэдэг байдлаар бид нар зориглоод хандхал юм бол энэ зөв үзэл агуу үзэл гэдэг чинь зоригл авахгүй хамгийн гол нь. Ингэж зориглож чадсан энэ чадна гэдэг чинь энэ амтныг энэрхий ирэхэнд аргагүй зоригтой алхмыг хийдэг л авахгүй юу? Яалтгүй энэ замаар яваад энэ мөхөл зүйл гарцаагүй болсон тохиолдолд тэр зоригтой алхмыг бид нар хийхэд буруудах юм юусоо байхгүй. Айсан хүнд аргал хөдөлдөг. Аймхай хүн арав өгдөг. Альнаас айж алгын чинээ болох гэвэ ард түмэн. Агуу өвөг дээдсийн удам шүүдээ та бид чинь. Шашин бүхний номлогчдыг нэгэн дор цуглуулад ном хаялцуулж шалгадаг байсан номч мэрэгдийн үр сад шүүдээ та бид чинь. Гэтэл одоо шашин бүхний нэрийг барьсан залжин этгээдүүд Монголын ард түмний оюун санааны жолоон дээр зайдагнаад ноолж суудаг боллоо Монголын төрийг. Энэ хэний муугийнх вэ? Монгол улсад сүүлийн 30 жилийн хугацаанд ямар ч ёс зүйгүй, ямар ч шашин ба ёс суртахууны үнд зүйл дээр тулгуурлаагүй тийм төрийн байгууллагыг бий болгож байна. Ийм ч учраас Монгол улсад ямарваа нэгэн төрийн байгууллагыг бол бий болгохын тулд эхлээд бид Монголынхоо онцлог дээр бол тулгуурласан, Монголынхоо ёс зүй дээр бол тулгуурласан, Монголынхоо ёс заншил дээр бол тулгуурласан, Монгол хүнийхээ ингэж болохгүй гэдэг тийм хязгаарлалтанд бол баригддаг тийм төрийн байгууллагыг бий болгох хэрэгтэй юм аа. За энэ төрийн 3 өндөрлөг үнэхээр энэ тогтолцоог өөрчлөх шинжлэх эрхтэй мэдлэлтэй байсан болвол тэртэг 2018 онд Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Батулга энэ тогтолцоог үндсээр нь өөрчилё. Бүр суураар нь нураагаад шинээр суур цутгаж шинэ тогтолцоог эхлүүлэхгүй л бол будаг нялж өнгөс төдий аргалаад нэмэргүй болжээ гэдгийг 2018 онд Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Батулга улсын их хурлын намрын жуулганы нээлтэн дээр улсын их хурлын танхимын эндэр дээрээс хэлжсэн. Эрхэм гишүүдээ эрс шинжилэлд бэлтгэхдээ тогтолцоогоо бид өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Зүрэл байс бидний хамтран босгосон өрх гэрээ маань суур тулгуур баганд алдаа гарч нурах эрсдэл үүсчихэд байгаад бид нурааж шинээр суур зутах бадвах тулгуур хийхээ оронд ганц нэг нэмэлт бэхэлгээ хийх эрсдэл арилсан мэт сэтгэл төрүүлэх гэж өнгөцхөн засвар бодог дүрхтүүдийн байдлаар өнөө хүртэл аргалж ирлээ. Одоо аргалж хуурч хүчрэхгүй хэмжээнд хямрал маань тулж иржээ. Тогтолцооны эр шинжилт намынхан болоо бүлэглэлийн явцсан эрх ашигын үүднээс хандваас үндэсний эрх ашигаас урвсантай дүүц хэмжээний гэмт хэрэг нүгэл болох болно. Ингээд улсын их хурлыг тараахын төлөө өөрөө өлсгөлн зарлах суултын хэмжээнд хүртэл тэмцлэн өрнүүлж байсан. За та их хурлыг өөрөө тар гэдэг асуудлыг тавьсан. Тарахгүй л яах вэ? Дараагийн алхам юу гэж? Өлсгөлн зарлах уу? Хин? Би. Та юу? Тий. Суулт зарлах уу? Монгол улсын ерөнхийлөгч ийм яриад байгаа нь айгу гонигтай санагдаад байгаа. Гэхдээ одоо байдал ийм биш. Тэгээд эрс шинжилтний тар төмнэн уриалж байсан. Тэгэхээр зэрэг энэ төрийн 3 өндөрлөг аль нь ч бай энэ цаад эзэн биш юм аа. Цаад эзэн нь хэм бэ гэхлээр номын багш нэгэд төрт ёсыг Монголын төрт ёсыг ёсоор нь авч явнаа. Хүн байгалийн хуулийг сахиулнаа буюу энэ үүлийн үрийн сургаалыг номлоноо. Ингээд хувь хүн бүрийг хүчрхэг болгож заснаа гэд ингээд заслаа хийлгээрээ алив мөнгөө тушаагаараа заслаа хийлгээрээ гэд ингээ явж байгаа. Тэнд шашны засаг байгаа, ламын засаг, тэнд тусдаа нэг засаг байгаа. Оюун эрдний засаг энэ ардын намын мэдэж байгаа зүйл болвол энэ эдийн засгийн онолоор явдаг буюу тэнд байгаа газрыг ухаад тэгээд тэр ухаж авсан газрын гүнээс авсан тэр их дэлхийн минь эдэрхтэн болсон тэр зүйлийг баялаг гэд ингээд тэр хүнээр нь ухуулаад хүмүүст нь хуваарлана гэд ингээд буруу зам дээр сууж байгаа. Өөрөөр хэлбэл 1924 оны үндсэн хуулиар ямар эрх мэдэл олгогдсон тэр дагуу үйлээ хийж байгаа. Энэ
удирдлага. Тэгэхээр одоо ээжүүд тэр жинхэнэ төр түмэндээ зөв замын заагаад тэр цаад энэ газар ухуулаад байгаа цаад эзний тогтоогоо тэр эзэнтэй шууд тулж ярина гэвэл тэр төр түмний багш болсон заслаа хэлэгдэх юм бол та нар бүгдээр ингээд сайн сайхан амьдрнаа гэж сайн сайхан амьдралыг амлаа сууж байгаа тэр шашны эзэнтэй тулж харьцах нь байна. Хүн байгалийн хуулиар үзэж тарнаа одоо үүнээс хойш хэдүүлээ. Цахиур тийм ээ шүд. Тэгээ үүнийг дуусгаас өмнө цаахан залбирч мөргөж адис чанал байна. Хүртээр Сэсвэтэн болон нэг жаахан замбраатай дэлгүү тойшролж байгаа юм шиг тойшролж ирсэн та нар ч одоо. Би жаахан хоошоо уцаа зүгээрсэндээ тийм ээ. За тэгвэл тэр шашныхан үнэхээр тэр бурхан номынхаа дагуу яваад байна уу үгүй юу гэдэг дээр бид нар том шалгалт хийснээрээ сая улсаа аварна. Орт. Загаж гармын наатах чинь бодохгүй болохгүй шүү. Тэгээ зогсож шүү. За ингээд энэ барууны ертөнцийг судалсан судлаачийн дараах ярианд анхаарлаа хандуулцгаая. Ердөөсөө шашин гэдэг нэрийн дор хүн өөрөө өөрийнх нь амьдралыг бол одоо эргэцүүлж бодох өөрөө амьдралынхаа төлөө хийх тэмцлийг бол ердөөсөө энэ шашнаар ингээд боомлоо баглаад ингээд хүлчиж байгаа. Гэхдээ хамгийн гол нь нэг сонирхолтой юм бичсэн байгаа шүү дээ. Энд бурхан бол бүгдийг чаддаг, бүгдийг мэддэг, хамгийн мэрэгэн ухаантай. Тагч бурхан ганцхан асуудлаа шийдэж чадаагүй. Тэр мөнгөний асуудлаа шийдэж чадаагүй. Тий. Санхүү хэрэгтэй. Хэрэгтэй үнэхээр хэрэгтэй. Тийм л байгаа. Тийм ээ. Нэгдүгээр нь яг л тэгсэн. Ердөөсөл гол дүгнэлт нь. Тийм ээ. За бурхан хамгийн мэрэгэн ухаантай тэгтээ ганцхан асуудлаа шийдээгүү тэр нь мөнгөний асуудлаа шийдээгүү гэдэг энэ нэгэн өгүүлбэрийн зангилаан дээрээс тэр шашны үзэл санаа яагаад өнөөгийн энэ хямрал уруудл мухардл бүхний үндсэн шалтгаан болоод байна гэдэг зүйл тайлбарлагддаг байх нэ. Би бурхан гэж юу юм бэ гэдгийг мэдэхгүй гэвч юу бурхан биш вэ гэдгийг харин сайн мэдэж байна гэдэг. За ингээд өнөөдрийн энэ муур огшуулж оюун эрдэнэ хүрэлцэх сандны шатартангуудаар Монголыг сүрүүлэх бүх ажлыг хийгээд байгаа тэр нөхдүүдийн үйл ажиллагааг энэ дээрээс цааш нь илчлэн дэлгэж задлан тайлбарлацгаая. Манай Монголын шашны тэргүүн хамблам солигдсон. Тэгээ та шинэ хамбаасаа юу хүсэж хүлээж байгаа вэ? Санхүү хэрэгтэй. Хэрэгтэй үнэхээр хэрэгтэй. За ингээд шившлэгээс чөлөөлөгдсөн нь гэдэг киноны хэсгээс үзье. Those who read the Bible in grand churches recite the Bible every day, yet not one understands the purpose of God's work. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурхны ажлын зорилгыг ойлгодоггүй гэж байна. За, яг энийг одоо манай дээр ямар байгааг ингээд цааш нь тайлбарлая. За Бурхны ажлын зорилго нь өнөөгийн энэ хямрал уруудалд ороотлоос энэ Монгол улсын одоо тулж ирээд байгаа гамшиг сүрлээс л улсыг яаж аврах вэ гэдэг зорилго байгаа шүү дээ. Хамгийн яаж аврах вэ? Итгэж ирсэн бүхнийг яаж аврах вэ гэдэг зорилго. Тэрийг аврагууд юу ч ойлгодог. Хэрвээ ойлгодог байсан бол мэддэг байсан бол цээжээр уншдаг шигэ мэддэг байсан бол тэр оюу толгоогоос төдий дахин мөнгө олох нэ алив ухаад байгаа ч гэдэг зүйлийг хизээж хэлэхгүй байх нь. За мөнгө санхүү хэрэгтэй санхүүг яаж сайжруулах вэ гэдэг дээр одоо шинэ хам маань нэлээд ажиллах байхаа одоо бид нар ч ийм ядуу тарчиг байна ийм ядуу тарчиг байдлаар бид нар шашны ажлыг явуулж болохгүй чадахгүй гэдэг зүйлийг хязгаарч хэлэхгүй. 21 аймаг даяар шашны үйл ажиллагаа явуулна гэхэд дарчин баг. Тэгэхээр зэрэг энэ хүмүүс Бурхны зорилгыг мэддэггүй тэр уншиж байгаа номоо төч мэддэггүй юу ч мэддэггүй. Энэ санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ гэл олон сорилууд манай шинэ хамбыг шийдэгдээгүй хураагдаад үлдсэн асуудлууд байгаа байна. Нэг ч хүн Бурхныг мэдэх чадваргүй цаашлаад нэг ч хүн Бурхны зүрх сэтгэлдээ зохицолтой байдаггүй.
За тэгэхээр зэрэг яагаад энэ хүмүүс бурхныг мэдэх чадваргүй бурхны зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй вэ гэхлээр тэр хүмүүс яаж мөнгө олох вэ гэж бодож байгаа. Өдөр шөнийн зүүд нойр нь ерөөсөө яаж мөнгө олох вэ гэдэг бодол байгаа. Тийм учраас оюутлогыг нь яаж авахулах вэ? Энэ хүмүүсийг мөнгө яаж тушаалах, тэр засал номыг хийнэ гэж яаж тэр олон дүүчийн өдрүүдээр яаж олон хураах вэ гэдэг зүйлийг бодож байгаа. А гэтэл тэр бурхны ном нь яаж энэ хамаг амтныг аврах вэ гэдэг ном байгаа. Тэгвэл аврах сэтгэл огт байхгүй тэр хүмүүс тэр номыг хичнээн мянга цээжээр уншаад юу ойлгох юм бэ? Юу ч ойлгохгүй, юу ч мэдэх чадваргүй. Тэгээд энэ мөнгөний асуудлаа шийдэж байгаа энэ бурхан нэртэй хүмүүс л энэ Монгол улсыг сүрүүлсэн байна. Look at the leaders of every denomination and sect. They are all arrogant and self-right. Nominally, those people believe in God, but in reality they follow their leaders. Бурхны зорилго бол өнөөгийн нуруудалд оротлоос ер нь энэ зовлон гачлангаас хүмүүсийг яаж аврах вэ гэдэг зорилго байдаг. Нөхдүүд бол тэр зорилго бүхий номыг л уншаад байгаа шүү дээ. А тэгтэл яг тэр өнөөгийн уруудалд оротлын шалтгаан юу вэ? Үүнээс яаж аврах вэ? Ингэж аврах юм байна гэдэг зүйлийг яриад байгаа нь өнөөдрийн судлаачид. Одоо тухайлбал энэ 2010 оноос энэ 90 цагийн дуудлага нэвтрүүлэг гарсан. Тэднэр бол эхлээд бид нар шалтгааныг тодорхойлох хэрэгтэй байна гэдэг. Ингээд шалтгааныг яг маш нарийн төвшөнд, маш өндөр төвшөнд сайн тодорхойлоод за тэгээд үүнээс гарах замын тодорхойлох юм байна. Эндээс гараад юу төрөх вэ гэдгийг тодорхойлох юм байна гэд ингээд нөгөө нэг бурхан багшийн 4 үнний сургаалыг яг бодит амьдрал дээрээс ингээд дэлгэрүүлээд яриад эхэлсэн. А гэтэл нөхдүүд тэр хүмүүст гай болоод тэр бурхны сургаалыг яг тэн дээрээс нь илүү тодорхой гаргаж ирэх ёстой нөхдүүд маш том гай болоод эхэлсэн. За ингээд энэ яаж гай болдог тухай энэ барууны энэ кинонд яаж тайлбарласан байна гэдгийг эхлээд үзсгэе. Demons who purposefully disturb those who try to step onto the right path, and stumbling blocks that impede the path of those who seek God. They are all worthless, vile men, each standing on high to teach God. За тэд бүгдээрээ үн цэнэгүй өөдгөө хүмүүс бүгд бурхан заахын тулд өндөр зогсож байдаг. За ийм өөдгөө хүмүүс яаж мөнгө олох вэ? Яаж энэ хүмүүсийн итгэж залбирсан энэ сүсэг бишрэлдээр далимдуулж яаж энэ ахиухан мөнгө олоод зүдэж таргалаад том машин унаад явах вэ гэдгийг бодож байгаа энэ хүмүүс мэдээж хамгийн өөдгөө үн цэнэгүй хүмүүс. Тэгсэн атлаа бурхан заах гээд өндөр зогсож байдаг гэж. Тэгэхээр зэрэг жинхэнэ бурхан хэн байх нь энэ улс ийм нас болоод уруудаа дороотой байгаа юм биш. Энэ зовлонгийн шалтгаан энэ биш үү? Энийг арилгахын тулд ингэх ёстой юм байна шүү дээ гэд ингээд өвгдийнхаа ухааныг яриад ингээд нүүдэлчин соёлоо яриад байгаа тэр хүмүүс маань жинхэнэ бурхад байдаг. Жинхэнэ бурхны үйлийг хийгээ явж байдаг. Гэтэл энэ шашны үзэлснэ энэ мөнгөний төлөө явж байгаа энэ ламнараас ч болоод байна гэдэг үгийг хэлсэн төдийгөөрөө ард түмэндээ гадуурхагддаг. Ингээд тэр хүмүүс энэ жинхэнэ бурхан гэдэг хүмүүст нь заах гээд өндөр зогсчдаг хамгийн өөдгөө хүмүүс тэр гандан төгслээд энэ Монголын орондоо түгэн дарахсан дээр сүм хийдүүдээр суучгаад тэгээ ард түмний сүсэг бишрэлдэр зоолоод ингээд зовлон болоход лам зоолно, зуд болоход ноход таргална гэдэг энэ дагуу өнөөдөр ингэж Монгол улсыг сүрүүлээд яваад байна. Гэхдээ үйлийн үрийн хууль хязээд үйлчлэн үйлийн үрийн хууль хаяг андуурдаггүй, хаалгын дурдаггүй. Тэгэхээр зэрэг Монгол улсыг сүрүүлсэн бүх нүгэл, бүх хилэнц тэр бүх гэм бүхэн тэр хэн дээр ирэх үү? Тэр ламан нэртэйгээр тэр Монголын төр төмнөр тэр өөрсдийн сүрүүлэх тэр бүх ажлыг хийгээд байгаа тэр бүх хүмүүстээр хязээд ирнэ. А тэр шийтгэлийг одоо оноох гээд хатын тэнгэр үүрэг даалгавраа өгөөд ингээд Монгол ээжүүдийг цохоож илгээсэн байна. Яг энэ 100 жил энэ үнцөл батлагсны 100 жилийн агаар. Бид нар эзэнтэй нүдж тарыг гэж гарч ирж байна. Ер нь бол тийм бүднээс бид ингээ эрхчлээний тусгай бүхлийн талбайд энэ үндсэн хуулиа баталсан 100 жилийн агаар гарч ирж байна. Оюут эрдний багш нэртэйгээр тэр Монголыг сүрүүлэх бүх үйлийг үйлдвэрлэж байгаа энэ хүмүүс хөөрхий оюун эрдний сүнсийг залгисан шигэ өнөөдөр монголчуудын махыг идэж цусыг ууч өнөөдөр Монгол улсаар хүний махаар зоог барьж байгаа хүмүүс л эднэр юм а. Тухайлбал одоо энэ утаанд ордоод унтаад босгоход өдөрт нэг шөнд хэдэн 10-аар ч өгч идэх юм тийм ээ. Энэ олон хүмүүс ингэж үхэл хагцал галан зовлонд унаад байгаа нь эцэстээ хэн дээр ирэх үү? Энэ бурхны номоо мэдхгүй байж улсаа авралаа хийх гэж байгаа улсууд нь гай болоод ингээд улс орныг уруудалд ороотлын замаар удирдах байгаа энэ хүмүүс яхааргүй хүний махыг идэштэн хүний сүнсийг залгидаг аюулт чөтгөрүүд. Though they label themselves believers of God, they are ones who eat the flesh and drink the blood of man. All such men are devils who devour the soul of man.
Хэдий тэд өөрсдийгөө бурханд итгэгчид гэж нэрлэдэгч тэд бол хүний махыг идэж цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд. За хөөрхөн оюун эрдний сүнсийг яаж залгицсан байгаа вэ? Энэ хүн хэрвээ тэр багш нь аливын оюутлогыг хурдан дург ухаар алив засаг дөрөв нь хөдөлж үзгээд ингээ газар усаа авах энэ хятад урах энэ бүх үйлдэнд нь шавдуулаагүй байсан бол энэ хүний сүнс тэр энэ Монголыг ингэтэл оруудуулсан энэ үлийнхээ үрийг эдлээ тэр хойд насандаа тамийн ёроолд очихгүй байх байсан. Түүний удам судар доройтохгүй байх байсан. Though they brandish the name of God, they willfully oppose him. За хэдий тэд бурхны нэрийг сурталчилдагч дур зоргоороо түүнийг эсэргүүцдэг. За тэд нар бурхны нэрийг бариад одоо ялангуяа 10 дугаар богдыг маань өмнө бариад те. За тэгээд ингээд бурхны сургаалыг бариад яваад байдаг ч хамгийн бурхны сургаалыг эсэргүүцдэг тэр дур зоргоороо эсэргүүцдэг бурхныг эсэргүүцдэг хүмүүс жинхэнэ утгаараа тэд нар байдаг. За яаж гэдгийг бол би нарийн төвшөнд нэлээд дэлгэрэнгүй тодорхой тайлбарласан зүйл маш их байгаа. Эртний дэдсийн үлгийн энэ талд нүүдэлчдийн эзэн тгүрнүүд хүчрэгжин мандаж Тэмүжин Чингис хаан хамаг улсаан нэгтгэх авгаан түүхээ ихэлсэн алтан төрийн шүтэн нутгаа. Тийм учраас одоо үр хүүхдүүдэд аваад хөдөө гадаа явах хэрэгтэй, нар салхинд гарах хэрэгтэй. Аль болохоор Улаанбаатар хот болон Төв суурин газраас энэ бөглөрлөөс иргэд маань одоо хол байхыг хичээх хэрэгтэй. Тийм учраас одоо монголчууд бид нар төрлөх сайхан их орондоо ямар ч байсан энэ өвчин зовлонг эндэгдэлгүй хүний амнаас алдахгүйгээр давж гарах хэрэгтэй. Монголын төр засаг инхүү цар тахлаас ард түмнэн аврахын тулд өвгдийн алтан үлгийн уудам нутагтаа таран суурших 10 цагаан буйны замурд ард түмнэн уриалж байсан бол жон олны итгэл авралын шүтэн болоод төр түмний дээр сандайлсан лам хуургийн чуулган 9 харын үрлэн уралдан санал болгож жон олныг мунхруулан зоолох шунлын сэдэлт богжөтгөрийн үйлэн бууцгайхан сүнгэнүүлж байлаа. Тэр хувь тавилантайгууд нь туслаад явна л үз. Наг гүжрээс гадна бид нар бүр ингээ очир гэдэг нэг юм сахиус гаргасан. Энэ бол яг одоо халдвар төвчөндөө бас чиглэсэн. Энэ бол шашны ажил. Энийг хинээс заалахгүй бид одоо хийн. Бурхан гэж буг чөтгөрийг шүтүүлсэн. Баяны одоо өглөг өгдөг бизнесмен гэсэн юм алдар нэрийг манайханд хийдээс өргөсөн юм байна. Юу гэнэ? Энэ нэрэндээ цогцсон. Тэгээ эцэг маань намайг багад бас тийм ламын хүмүүжлэр хүмүүжсэн. Тэр уламжил маань бас надаас салгаад байна хүүхдүүдэд. Уламжлагдсан юм да. Тэгээ тэр утгаараа миний хүү бас бурхан шашинд их илэгтэй л хүндээ. Анд бол их шүтлэгтэй шүү. Гэртээ одоо дүүрэн бурхантай. Одоо андыг тэгж шүтгэж би тэр нэг ч хэлээгүй. Тэр уншлага бол яг аавшгийн уншлага уншина. Их шүтлэгтэй хүн байна. Тэгэл одоо энэ ганданд тэр юм оруулж байгаа нь хамаагүй их хандив юмар өөрийнхөө хөрөнгөөр юм хийдэг хүн шүү дээ. Дорнго байнгийнхан говийн догшин ноён хутагт данзан арвж агаран бахархдаг. Хутагтын үйл хэргийг залгамжилж анги зэнда чимэ дэргзэнгийн ачху ананд базар устж үгүй болсон хийдийг сэргэн засч мөргөж сүсэглэх номын ордон бурхны өргөөг нь бүтээж гэгэрэлт хүрэх замын нээж өгсөөр байгаа билээ. Бурхан гэж энэ дүрчнэр буг чөтгөрийг шүтснээсээ болоод буян гэж түүний үйлдсэн бүхэн нь өөрийг нь ч өлгийн нутгийг нь ч хөөрхилтэй болгон хорлон сүйтгэх ажээ. Ураанаас бол ийм л амьд гараад байна да. За ингээ нутаг орны маань анхааралтай авч талсан зогсоож тэр ардмныг авраач гэж. Догшин ноён хутагтын өлгийн 3 баяны хөндийг энэ засгийн газар үхлийн хөндийг болгон золионд гаргасныг Монголын ард түмэн бүх нийтээрэн эсэргүүцэн тэмцэж байхад Ананд базарын лам багш нь тэр нутагт авралын сүм бариулж зовсон олныг аврахын оронд харин яасан гэнэ үү? Сүүлийн үед бол бид бяцлалын газар хийж байгаа. Залууж бяцлалын одоо төвийг барьж байна. Төрөлхийн сүжиг бишрэлтэй тэрээр мөн ханашгүй шуналт багшаан баясхан гэж хамгийн их мөнгийг гандандан өргөнө гэж ном сурах цагаа мөнгө олоход зарцуулж
мөнгөний төлөө хэд махран ажиллах тан эр хүний 13 мэхийг өөрийнхөө яг эсрэг чиглүүлжээ. Ингээд ярих юм бол ингээд дэлгэрүүлээд ярих юм бол маш олон зүйл илүү дэлгэрэнгүй болж яригдана. За тэгэхээр энэ хүмүүс өөрөө гимшихээс нааш өөрсдөө ч санаа үзэхгүй монголч бас энэ оролдолд ороотлоос яран салахгүй. Хэрвээ лам багш нь хамгийн аврах бурхны ном заасан бол хаа явсан газартаа авралын сүм байгуулах байж. Хэрвээ тэгсэн бол мөхлийн аюулаас айх хүндрэлтэнд авралын зам заагаад Монголон дэлхийд мандуулах байж. Гэтэл харамсалтай нь лам багш нь хамгийн аврах бурхны ном заахын оронд харин залуужуулах бяцлаглалын төв бариулж садар самуун дуруу татснаас болоод буян дурлагчийн нэрхэн богч хөдгөрийн хорлолд нэрвэгдэжээ. Улсын их хурлын гишүүн цогт очрын анд базар нь бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан эрүүгийн гэмт хэргийн маш ноцтой баримтыг хүргэнэ. Тэггүй хүүхдүүдэн ээжүүдэлж явтын үртэйгээ дэгэнд нь оруулдаг бол яа харахгүй энэ бол ээжүүдийн тэмцлэр ялангуяа тэр тусмаа тэргэл хя гэдэг Тэнгэрийн элч болсон далд ертөнцид Монголын хувь заяаг дагаад маш том үүрэг гүйцэтгээд явж байгаа энэ эрхэм хүн энэ тэмцлийг эхлүүлсэн нь миний хувьд бол түүхийг тэмдэглэж байгаа хүний хувьд бол энэ бол түүхэн онцгой үйл явдал байлаа гэж тэмдэглэсэн байгаа. За тэгээд нэг гол учир нь түүхэн онцгой үйл явдал байдгийн нэг хамгийн чухал учир нь энэ нутаг дээр хинч ямар шашин шүтэж байж болно те. Гэхдээ Чингисийн гавьяагаар зоолж Чингисийн байгуулсан Монгол нутгийн газар шороон дээр амьдарчил байгаа бол Чингис хааны үзэл онолоор явнаа. Чингис хааны сургаалын дагуу явнаа. Өөрөөр хэлбэл хүн байгалийн хуулийг дагаж мөрднө. Энэ ус ундрагыг бохирдуулж байгаа хэн бүхэн булаг шантыг бохирдуулвас ариуныг бузралсан учир алах хэлээр цэрлүүл гэдэг Чингис хааны зарлиг сургаал байгаа. Ус мөрөнтэйгэн ариун дагшнаар харьцнаа. Ингээд сүнсний аравтаар явнаа гэдэг зүйлийг зарлан тунхагласан. Ингээд ээжүүд эцсийн зэг дээр нь ээжүүд маш эрчтэй гарч ирдэг. Эрч гэдэг нь юу вэ гэхээр Монголын бүх юм тэр нарийн төвшний нарийн энергийн төвшөнд монголчууд төр улсаан засан тохинолдог. Энэ нарийн энергийн төвшин дээр өнөөгийн шинжлэх ухаан ирчихсэн өнөөдөр шинжлэх ухааны актын гэсэн энэ одоо Монголд байгаа энэ нөхдүүд бол хамгийн том хоцрогдол болчиход байгаа. Дэлхийн хувьд бол энэ мөнгө тэнгэр гэж юу юм бэ? Энэ тэргэл яагийн хийдэг те энэ далд ертөнцтэй хайрцдаг энэ тэр нарийн эрчимдэр ирчихсэн байгаа. Тэгэхээр зэрэг та нар бол хоцрогдсон. Энэ шинжлэх ухааны академийн өнөөдөр энэ уран авахж байгаа энэ газар шороогоо ухаа цайхан босноо гэж бодож сэдэж ийм аюултай зүйлийг хийж байгаа хэн бүхэн хоцрогдсон гэдгийг маш тодор тунхаглаад ингээд тэр нарийн энергийн төвшөнд нь төр улсаан застдаг энэ зүйл рүү орно гэдэг зүйлийг маш тодорхой тунхагласан ийм өдөр байлаа. Гадаад улс орнуудын хөгжил яриад байгаа. Гадаад улс орнууд чинь байгаль цаг агаар бэрхшээл бүх оршихуй нэгдлээрээ Монгол улсаас суралцахаар ирэх тийм эрен цаг руу орцсон. За тэгээд энэ төр барьж байгаа болон нийгмийг авч явж байгаа энэ сэхэтнүүд гээд байгаа хүмүүст бас дахиад хэлэхэд эрен цаг өөрчлөгдсөн. Энэ их дэлхийн амийг сахигч үндсэн язгууртай монголчууд эндээсээ бид бүхнийг сайнаар ихлүүлэх тийм цагийн тохиргоор орсон байгаа. Та нар бол хоцрогдсон байна. Сүнсний хувьд, ухамсарын хувьд бүх зүйлээрээ хоцрогдсон байна. Тийм учраас энэ өнгөрсөнд явахгүй болж ирсэн тогтолцоо ч нь одоо нуруу унах болно.